наша ханды онжуудын цуглах тэнд болж байна. Bir batırdım sesi, bir güçe versa, bir tek benim olsun, andım hemen her olsa, anlatsın bir cevap asıl, oyun donire işi, anlatsın bir cevap asıl, ondan bu gidenler. За бүгдээрээ түүхтэл дууг хамтараа дууцгаая. За онжууд наша хандъя. Элсний ганцхан ширхэг нь халуун амьтаа их орноо хамгаалж эрд цэргийн албаа нэр төртэйгээр хаасан үеийн эрхэм хүндэт байлдагч дөрвж ахлагч офицер генерал Ахмад Дайчин энд хүрсэн ирсэн та бүхэндээ аз жаргал эрүүлэн хамгийн сайн сайхныг хүсэн ёож Мөнх Дайчин нөхөрлөл нийгэмлэгэн тэргүүн аюулгүй байдлын судлаач Чулуунбаттаныг микрофоноо өрж байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ одоо өндөр тал руу орж байна. Өнөөдрийн арга хэмжээний зорилго бол үеийн цэрэг дайчдыг жил нэг удаа нэгэн журмаар уулзуулдаг өдөрлөгтэй болъё гэсэн үүднээс энэ удаагийнх маань анхных байгаа. Сая энд та бүгдэд дуу хоорын их шиг эхэлж байхад манай Ахмадууд ийм санаачлаг гаргаж байна. Дараа жилээс улсын хэмжээнд Монгол дайчдын өдөртөө болъё. Энийг албан ёсоор баталгаажуулж төр засгаас шаардлагатай эргэцүүн баримт бичиг актуудыг гаргаад Монгол дайчдын өдөр гэдэг албан ёсны өдөртөө болъё гэдэг санаачлаг гарч ирсэн. Яагаад гэвэл 3 сарын 18-нд Зэвсэг түвшний баярын өдөр байдаг. 9 сарын 17-нд хэл хамгаалах хэлчдийн баярын өдөр байдаг. 7 сард аюулаас хамгаалах байгууллага болон цагдаагийн баяр байдаг. Ингээд мөрдөс дүүсэн Монгол улсынхаа төлөө гэсэн их орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө тангараагаа өргөж явсан. Тангараагаа өргөөд үүргээ биелүүлж байгаа Монгол дайчдын өдөртөө болгон зүйтэйгээд энэ өдрийг хэзээ хэрхэн яаж тэмдэглэх вэ? Ямар байдлаар сонгох талаар та бүгд саналаа хэлээд эргэж уулзаж нэг өдрийг Монгол дайчдын өдөр болгохын төлөө бүгдээрээ хүчин чармаал гаргаж ажиллахыг та бүгдээс уриалж байна. Монгол дайчдын өдөртөө болох юм бол зөөсөн мөрцнийх нь өнгө ялгарахгүй зөвхөн өргөсөн тангарахтаа үнэнчээрээ үлдсэн Монгол дайч нэг өдөр цугладаг, нэг өдөр баярладаг болох ёстой гэж үзэж байна. Ингээд 2017 онд өнөөдрийн бидний эхэлсэн энэхлийг дараагийн байгууллагууд хүлээн авч улам өргөн улам
сүрлэг улам хүн болгоны зөвхөн шингэсэн байдлаар зохион байгуулна гэж итгэж байна. Нэг үг байдаг. Цэрэг байхгүй бол генерал байхгүй. Генерал байхгүй бол айран байхгүй. Айран байхгүй бол улс орны тусгаар тогтнол байхгүй. Ийм болохоор өнөөдөр Монгол улсын өнцөг буланборт цэргийн алба хааж байгаа. Яг одоо хэлийн харуул зогсож байгаа. Цагийн манай нүүр гүсэж байгаа. Бүх байдагчтай баярын мэнд хүргэх нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдрийн залуучууд өнөөдрийн алба хааж байгаа дайчид 20-30 жилийн дараа та бидний адил энэ дээр баяраа тэмдэглээд зогсож бие биендээ эрүүлэн сайн сайхныг хүсэн өрөөгөө заахыг сайхан өрөөдийг дэвшүүлж байна. Өнөөдөр арга хэмжээ зохион байгуулахад гүн тусалцаа үзүүлсэн хамтран ажилладаг байгууллага хүмүүст баярснаа илэрхийлмээр байна. Дээрээс нь бидний урилгыг хүлээж авч оролцсон хүндэт очоод та бүгддээ эрүүлэн сайн сайхныг давхар хүсэж өрөөё. Ингээд их орон ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч мордос нэгт үеийн Монголын дайчдын уулзалт өдөрлөг өвгөр өндөрлөж байна. Монгол улс маань урд мандан бадраг уранхтоо за бүгдээрийг миний командор миний дохоогоор нэг ураа ашиглаад өгөө. Нэг сайхан залуу цагаад урсаад за би дохоог шүү. Монгол улс минь урд мөнхөд мандан бадраг уранхтоо ура 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 ингээд та бүхэндээ аз жаргал эрүүлэнх хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Өдөртийн марш. За энд хүрэлцэн ирсэн эрхэм та бүхэндээ Монгол улсынхаа төлөө өргөсөн тангарагтаа насан туршдаа үнэнч байх энэ сайхан тангарагтаа та бүхэндээ эрүүлэнх аз жаргал энэ